За юу цаа манайхаа өнөөдрийн бичлэг Италийн Como арлаас мэдчилж байна. Нуураас ч юм уу мэдчилж байна. Өнөөдрийн бичлэг ямар утга учиртай вэ гэхээр би энэ жилийг хүртэл одоо 6 сарын хүртэл нийтдээ 507 ширхэг бизнес эрхлэгч нартай зүүмээр уулзаж асуудал зовлон жаргалын сонссон байлээ. Тэгээд 507 хүнээс манай AI шүүж агаад хамгийн их хүмүүст тулгардаг надаас хамгийн их асуулт асуугдсан 10 асуултанд өнөөдөр би яг лайваар хариулах гэж утсан дээрээ бэлдээ тавьсан байна. Тэгээд энэ асуултуудын та өөрөө чинь хэрэгтэй байгаа асуултуудаа шууд үзчих юм бол доор байгаа юм дээр шууд гүйлгээ үзчих боломжтой. Тэгээд олон юм ярилцлуудаа шууд асуултуудаа орцгоо. За надад хамгийн их ирсэн асуулт юу байсан бэ гэхээр борлуулалт буурсан эсвэл борлуулалт ерөөсөө өсөхгүй байна гэдэг асуулт айгүй орж ирсэн. Бизнес хийдэг хүмүүс борлуулалт ерөөсөө муудчлаа, борлуулалт ихсэхгүй байна гэдэг асуулт байдаг. За энэ дээр ер нь миний яг санал болгомоор байгаа дахин нэг хараасаа гэж бодож байгаа хоёр өнцөг байгаад байгаа. Тэр нь ихнийх нь юу вэ гэхээр таны офер гэдэг юм. Офер буюу таны зарж байгаа бараа бүтээгдэхүүн чи яг үнэхээр зах зээл дээр сонирхолтой байж чадж гинүү, яаралтай асуудлыг шийдэж гинүү те. Яг зөв байдлаар харагдсан байна уу гэдэг зүйл. Зарим тохиолдолд үнэхээр сайн бараа ч гэсэн хүрэж байгаа өнцөг нь айгүй буруу байдаг ч хүмүүс бүрэн ойлгодоггүй. Тэг хүмүүс хөдөлж авах тохиолдол айгүйх байдаг. Тэгэхээр та офер буюу санал тавьж байгаа зүйлээ нэг шалгаад үзээрэй гэж зөвлөмөр байна. А хоёрдугаар зүйл нь юу вэ гэхээр хүмүүс хэр их алдагдчихын дунд тэр тоогоо хараарай гэж зөвлөмөр байна. Хүмүүс орж ирээд байгаа ч магадгүй таны үнийн мэдээлэл очихгүй байгаа ч юм уу те. Эсвэл зүгээр чатбот чи ажиллахгүй байгаа ч юм уу. Эсвэл зүгээр л таны юм зарж байгаа хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Гэх мэтчлэн энэ хоёр шалтгаанаас болж хүмүүс маш их борлуулалтаа алддаг. Нэг бол үнэхээр таны офер муу, а хоёр дахь нь юу байдаг вэ гэхээр таны pipeline буюу тэр борлуулалтын түнэл гэдэг юм дээр алдагддаг. Чатбот байдаггүй ч юм уу, одоо зөв вебсайт лендинг пэйж байдаггүй ч юм уу. Эсвэл юм хөдөлж авъя гэдэг хүмүүс рүү холбогддог ч үгүй. Ийм асуудлууд маш их гардаг гэсэн. Тэгэхээр борлуулалт өсөхгүй байгаа дээр хамгийн их тохиолдолд энэ хоёр л байдаг. За бусдаар бол бүр маш нэрээ асуудал байдаг гэсэн үг шүү. За тэгэхээр энэ хоёрыг янзлаад үзээрэй. За хоёр дахь амар хардаг асуулт нь яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна гэдэг асуулт. За ялангуяа одоо AI гараад ирсэн, контент гараад ирсэн, айгүйх мэдээлэл гараад ирсэн. Хүн болгон контент хийгээл би өөрлөгөө контент хийж шít. Тэнгүүд яг маш их мэдээллийн юмд ороод дээрэс нь AI-аас юм асууж ин тэ. Хитрхи их мэдээлэлд оронгууд хүн анализис, парализис гэдэг юмд орчдөг. Энэ маань өөрөө нөгөө хит их мэдээллийн одоо гачигдал, бараг мэдээлэл хологдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд ер нь бол миний хамгийн зөв гэж үздэг юм гэхээр one thing rule гэж байдаг. Яг нэгийг сонгох гэдэг үг. Ер нь бол юу ч хийсэн угаасаа тэр зүйлийг одоо ашигыг хүртэх гэж юм байна. Мөн тэр зүйлийнхаа ялыг үүрэх гэж бас тал байдаг. Тэгэхээр юу ч сонгосон сул тал байдаг гэсэн. Одоо чинь контент хийвэл мэдээж хэрэг би магадгүй өндөр фолловерстай болох юм бол нөгөө талаасаа үзэн ядах тестл байдаг. Тэ? Гэх мэтчлэн маш олон сул талууд байдаг. Тэгэхээр яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Маш их юм байгаад байна гэдэг юм дээр бол та зөвхөн шийдвэр гаргах буюу decision making гэдэг ур чадварыг эзэмших хэрэгтэй, яах хэрэгтэй байдаг. За энэ би яг тэр хүнийхээ нэрийг марчиж. Гэхдээ нэг Америкийн генералын дүрэн байдаг. Тэр нь 70% дүрэн гэж байдаг. Тэр нь юу гэсэн үг гэхээр хэрэв та шийдвэр гаргаж чадахгүй байгаад байгаа бол яаж шийдвэр гаргадаг вэ гэсэн чинь ямар нэгэн юм дөрөв та 70% хангалттай, ихтэй болчих юм бол наа зүйл чинь шийдвэр гаргахад хангалттай гэж үздэг гэж байгаа байхгүй. Хизээч хүн 100% болцоо шийдвэр гаргадаггүй. Хэрвээ та 100% болцоо дараа нь шийдвэр гаргаж байгаа бол хитрхи хожимдсон байдаг гэж үздэг гэж. Тэгэхээр хангалттай, ихтэй болох тэр мөчтөө шийдвэр гаргах гэж. За хэрвээ хаанаас их мэдэхгүй бол саяны арга ашиглаарай. За дараагийн асуулт нь юу вэ гэхээр контент хийж чадахгүй, контентын санаа дуусчих гэдэг асуулт орж ирсэн байна. Тэгэхээр нэгсэндээ яг юу постлох вэ? Мэдээж хэрэг контент хийх хэрэгтэй гэдгийг ойлгоцсон байх шиг байна. Гэтэ контентын санаа дууссан байна. За энэ тохиолдолд миний зүгээр хэлмээр байгаа юм хүн яг үйлдэлээ хийгээд бизнес хийж байгаа хүн бол контентын санаа дуустдаггүй. Яг үйлдэлээ хийхээ болоод ирэхээр ер нь бол бизнес санаа алга болдог. Мөн дээрээс нь санаа олох тал дээр хэрвээ AI-аас санаа хайж байгаа бол би битгий гэж зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр эцсийн AI зүгээр таны байгаа санааг чинь үржүүлдэг багаж болохоос биш, ерөөсөө эцсийн санааг нь олж өгдөггүй гэсэн. Хизээж AI-аар гарсан санаа нэг тийм гоё болдоггүй. Тэгэхээр санаа бол хамгийн одоо миний хувьд ашигладаг хоёр арга байгаа. Эхнийх нь юу вэ гэхээр миний салбарын хүмүүс ямар бичлэг инээ тэрэ хийж ийн гэдэг байдлаар санаа авах. Мэдээж хэрэг аль үжээ болцсон байгаа хүмүүсийг санаа авах Instagram, Facebook ч юм уу те судалгаа их арга байгаа. За хоёр дахь нь ямар хөлбөр байна гэхээр аль үжээх байгаа хэрэглэгч нараасаа судалгаа авах. Нэгсэндээ хэрэглэгч нарынхаа байгаа асуудал ч юм уу хэрэглэгч нарынхаа байгаа зорилго дээр тулгуурлаатай контент хийх юм бол тухайн зүйл чинь одоо амжилттай магадaltaй гэсэн үг шүү дээ. Магадгүй би шүдний эмч байсан бол магадгүй шүдээ ломбдуулахаас өмнө анхаарах 3 зүйл байдаг ч юм уу те. Үсний салон байдаг бол их мэтчлэн ингэ явчихдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө одоо байгаа датагаа хар, одоо байгаа нөхцөл байдлаа хараад контентын санаа гаргах юм бол хамаагүй дээр байдаг гэсэн. Түүнээс биш оргуу хоосноос контент бүтээх нь өөрөө айгүй хэцүү байдаг гэсэн. Тэгээ миний хувьд ажигласан юу гэхээр хүн юм хийж байгаа тохиолдолд контент санаа ер нь бол дуустдаггүй. За дөрөвт хамгийн халуухан сэдв AI-ыг хэрхэн бизнестэй ашиглах вэ гэдэг асуулт байна те. ChatGPT, Claude алийг ашиглах юм бэ гэдэг хэлбэр. За энэ дээр хараа нэг юм байгаа нь AI-ыг ерөөсөө хүүхэд чиг харцах хэрэгтэй. AI-ыг яг хүүхэд чиг эсвэл таны нарийн бичих шиг харцах хэрэгтэй. Ер нь бол таныг мэдхгүй зөө. Та захирлна. AI-хан та захирлна. Та даалгавраа өгөх ёстой. Та шийдвэрийг гаргаж өгөх ёстой.
тэр яг юу хийх гээд байгаа, яах гээд байгаа юм бэ гэдэг маш нарийн гаргаж өгч байна. Би яг энэ бичлэг өмнөх бичлэгэн дээр хэрхэн AI-г ашиглах уу гэдэг бүр маш задаргаатай 10 минутын бичлэг хийсэн байгаа. Тэгэхээр та тэрийг үзэх юм бол энэ дээр задаргаатай бичлэг авчих боломжтой. Юу нь бол би AI дээр маш энгийнээр хэлэхэд бол AI яг хүүхч. Та мэдээлэл өгөх ёстой. Өдөр болгон мэдээлэл шийдлэх ёстой. Тэгэхээр ер нь бол та энэ тал дээр асуудалтай бол миний өмнөх бичлэгийг үзчих юм бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл авчих. Би хэрвээ ямар нэгэн байдлаар бизнестэй, маркетингийн чиглэл дээр, AI-ийн чиглэл дээр асуудалтай байгаа, яг яхаа мэдэхгүй байгаа бол энэ доор байгаа линкээр ороод надтай цаг тавуулах боломжтой. Тэгэхээр бидний санал болгодог үйлчлэгээ 24 төлөө ажилладаг маркетингийн AI agent гэдэг одоо тэмүүлэлтээ санал болгодог. Энэ agent маань ерөөсөө ямар нэгэн компаниудад 24/7 зогсолтгүй маркетингийн хандлтуудыг нь олж өгдөг тийм agent байгаа. Cloud дээр суурилсан. Тэгэхээр энэс болоод ерөнхийдөө та зүгээр бидэрт промпт өг юу зарах гэдэг л манай эйжент маань үндсэндээ контент хийгээд айдч явуулаад чатботыг хийгээд вебсайтыг хийждэг тийм супер эйжент манайх хүртээсэн байгаа. Тэрний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэмэл доороо линкээр ороод цаг тоглох боломжтой байгаа шүү. За дэлгэр бичлэг рүү орцгоо. За 5 дахь асуулт нь хандлт сайн боловч борлуулалт ерөөсөө гарч ирдэг вэ гэдэг асуулт аюу хорж ирж байна. За ер нь ийм байгаа. Хандлт сайн гэдэг маань ер нь бол борлуулалт сайн гэсэн үг биш. Хэрвээ миний энэ бичлэг 1 сая үзэлт үзээд гэхдээ бичлэгний 90% нь магадгүй 8 настай хүүхдүүд бол ямар шаардлагагүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр хандлахээс илүүтэйгээр зөв хандлтаа авна гэдэг нь өөрөө амар их юм байдаг. Зүгээр ганцхан хандлт нь өөрөө юу гэж нэрлэгдэх вэ гэхээр vanity metrics буюу зүгээр хоосон тийм тоо гэсэн үг. Зүгээр хүн хурж байгаа байдлаа. Тэгэхээр ийм юм дээр нэг анхаарлаа хандуулаад хэрэггүй гэсэн үг. Хамгийн гол асуулт нь та яг зөв хүмүүсээ одоо онилж чадж гинүү гэдэг асуулт өөрөө энэс л чухал гэсэн үг. Тэгэхээр зүгээр та мим хийдэг ч юм уу юм хөнгөн төрлийн контент хийдэг бол ер нь бол зүгээр гой ханд одоо шинэ юу вэ би энэ гарангуудаа магадгүй шав шалтан гараад энэ хажууд байгаа нэг хүмүүсийг пранктах юм бол тэ Монгол залуу Италид одоо ингэж гэх юм бол амар хандлт авч болох. Гэхдээ энэ нь одоо миний хэрэглэгчдийн бодит асуудлыг шийдэж чадахгүй байхгүй. Тэгэхээр ийм чиглэлүүд байдаг гэсэн үг. Хандлт сайн байна гэдэг чинь бас борлуулалт байна гэсэн үг биш. Тэгэхээр яг бодит хэрэглэгчнээ онж гинүү гэдгээ бас өөрөөс асуугаад үзээрэй гэж зөвлөмөр. За 6 дахь асуулт нь мета айдстай бүүсттэй холбоотой асуулт орж ирсэн байна. Бүүст хийгээд байдаг. Ерөөсөө мөнгө шатаагаал юм гэдэг асуулт байна. За нэгдүгээр тийм байгаа. Хэрвээ та бүүст гэдэг товч дарж байгаа бол ер нь бол та мөнгө шатаах нь угаасаа ойлгомжтой. Бүүст гэдэг товч зүгээр л таны бичлэгийг олон хүнд хүргэх зорилготой болохоос биш. Ерөөсөө борлуулалт хийх ч юм уу тийм зорилготой угаасаа анханасаа биш. Тэгэхээр энэний та анхаарах хэрэгтэй гэсэн. Тэгээ хоёрдугаарт миний хэлмээр байгаа нь хэрвээ бүүст чинь айд чи амжилтгүй байгаад байгаа бол органик контент эхлээ сайн хийгээд үз. Органикээр сайн явсан байвал бүүст чинь 10 чинээ хүчтэй байх хэрэгтэй. Одоо шинэ юу мээр юм фитнесээр төсөөлөх юм бол хүн эхлээд бас нэг жоохон болчин суучаад араас нь нөгөө стероид буюу тариа шахуулдагтай адилхан хийж явдаг гэсэн. Хэрвээ бүр топ туранхаа баачка шууд тариа шахуулаад төмөр өгөөд эхлэх юм бол ажиллахгүйтай адилхан гэсэн. Тэгэхээр бүүст бол ерөөсөө аль үжээ сайн байгаа ямиг улам сайн болгох багаж болохоос биш. Хэрвээ таны одоо хийж байгаа контент, одоо хийж байгаа пэйж чинь эсвэл контентын чанар чинь маш муу байх юм бол шаардлагагүй байдаг гэсэн. Бүүстийг явуулах бас би хэрхэн явуулах вэ гэдэг заавар бичлэгийг оруулсан байгаа. Та миний YouTube руу бас харах юм бол би бараг нэг 10 хэдэн минут дахиад заавар оруулсан байгаа. Тэр нь бол айгүй чухал. Бүүстэн дээр ер нь хоёр айгүй чухал юм байдаг. Эхнийх нь креатив буюу яг үндсэн бичлэгчийн айгүй сайн байх хэрэгтэй. За хоёр дахь нь юм бол тохиргоон дээр анхаарах хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг ер нь зөв хийсэн байхад бүүст бол асуудалгүй явчихдаг гэсэн үг шүү. За 7 дахь асуулт бүх юмаа өөрөө хийдэг. Ерөөсөө цаг өрөхгүй байна. Яах вэ гэдэг асуулт байна. За энэ бол ерөөсөө ганцаараа бизнес эрхэлдэг ч юм уу дөнгөж бизнес эрхэлж байгаа хүмүүс тулгардаг айгүй том асуудал. Энэ тохиолдолд ер нь яадаг вэ гэхээр та CEO trap гэж байдаг байхгүй. Захирлын одоо үүсгэн байгуулагчийн занг гэх юм уу. Бүх юм өөрөө хийсээр байгаа дуусчдаг. За энэ дээр бол би бас яг ийм асуудалтай байсан. Тэнчэнээс яг яаж одоо гарсан бэ гэдэг надад нэг ментор маань амар тусалчихсан. Тэр нь чи 7 хоног өөрийнхөө бүх хийж байгаа таскуудыг ингээд яагаад үз хянаад үз. Хянж үзэнгүүтээ яг ямар давтагдж байгаа ажил дээр чи хамгийн их цаг алдчихна гэдгээ шалга гэсэн байхгүй. Тэгээд тэр таскыг чи нэг бол AI-аар хийлэг эсвэл тэн дээр ажилтан бол. Угаасаа тэгэн тэгтэл цаг гарахгүй. Тэгээд чиний зарцуулж байгаа цаг юун дээр өдөрт өгөх ёстой юм бэ гэхээр бизнесийн чинь хамгийн их хөдлөгдөг таскн дээр буюу хамгийн их хөдлөгдөг ажил дээр орох ёстой гэдэг юм бэл. Яг юу миний бизнесийг хамгийн их хөдлөгдөг вэ? Бодоод үзвэл бидний энерги хязгаарлагдсан шүү дээ. Яг үүндээ ингээд үнэхээр тулглаа гэхэд 8, 10, 12 ч юм уу те. Тэгэл дуусчих жаа. Тэгэхээр миний зарцуулж байгаа цаг өөрөө хамгийн чухал юм дээр явах ёстой гэсэн. Тэгэхээр хэрвээ та захирал болвол CEO болвол жижиг таскуудаа ялангуяа давтагдж байгаа таскуудаа одоо ялангуяа AI болсон те AI ажиллах уу ажиллах уу гэдэг талаар бодох хэрэгтэй гэсэн. Тэгэл ингээд документ хийх юм билээ. Яг ингээд за иймэрхүү юм хийсэн цаг болгоо ингээд за би ингэсэн гэж 7 хоног харна. Тэгээ та 7 хоног дээр бүтэн сайн дэвтрээ гаргаж ирэн харангуут юун дээр цагаа алдаад байгааг угаасаа олоод ирчтэй юм билээ. За энэ доороо тавьчтэй. За 8 дугаарт personal brand ерөнхийдөө брендинг маань танигдахгүй байна гэж юм те. За брендингээ яаж үүсгэх вэ гэдэг тал дээр бол би юу гэж хэлэх вэ гэхээр niche down хий гэж хэлнэ. Ерөнхий контент хийгээд үүсэхгүй одоо чиний би хошин шоу хийгээд ч юм уу эсвэл онгоо яриад ч юм уу комеди хийгээд ч юм уу зүгээр юм. Ерөнхий хүн болгон таалагддаг юм бол personal brand үүсэхгүй. Та ямар нэгэн тодорхой нишийг сонгож аваад тухайн ништэй
нийшээ одоо асуудлыг шийдсэн контент хийж тэнцэнээс үүсдэг гэсэн. Юу гэсэн үг гэхээр одоо ч энэ харах юм бол за энэ бол ийм амар том нуур биш үү та ийм том нуур руу шүт хэлэхгүй гэсэн үг. Эхлээд нэг жижиг цөөрмийг барьж ав. Тэр цөөрмөдөө эхлээд том болно. Тэгээ тэр цөөрмөөсөө гараад нэг жижиг далаа шиг одоо нэг жижиг ийм одоо дараагийн мургуу орно. Одоо жижиг нуур руу орно. Нуурныхаа дараа далаараа орно. Тэгэхээр ямар нэгэн нишийг барьж аваад тухайн ништэй та ганцаараа эхлээд тэр одоо цөөрмнөөсөө ингэж жижигрээ томроо явах юм бол томордог гэсэн. Personal brand үүсгэж байгаа хүмүүсийн хамгийн том алдаа юу вэ? Шууд алцаад эхэлдэг байхгүй. Шууд том компаниудтай том personal brand аль гэж үүсгэсэн хүмүүстэй өрсөлдөх гээд байдаг. Тэгэхээр өөрөө personal brand үүсгэх амар хэцүү. Яагаад тэгэхээр та шууд тухайн хүмүүстэй жишгтээд ирэхээр манах сайн юм уу эсвэл тэр газар дах сайн юм уу гэхээр одоо ч та дөнгөж эхэлж байгаа учраас том газарда сайн байхгүй байх магадлал ч амар өндөр байхгүй. Тэгэхээр ер нь бол нухуулах магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр personal brand үүсгэж бол жижиг нишээс эхлээрэй гэж зөвлөмөр байна. 9-р асуулт юу гэсэн бэ гэхээр чат маш их орж ирээд байдаг, захиалга ерөөсөө болдоггүй гэдэг асуулт орж ирж байна. Чат орж ирээд байдаг, захиалга болдоггүй гэж асуулт. За ийм байгаа. Энд дөр бол ер нь бол юу гэж нэхлээрээ нэг юм харах хэрэгтэй. Ер нь бол та зүгээр үнэ шидчихэд хайждаг бол бас асуудалтай. Зүгээр үнэ шидчихэд та өөрийнхөө нэгэн чатыг гүйлгээд үз. Яг таны явуулсан үний чинь хүмүүс харж гин үү? Эсвэл зүгээр ингээд орхиж гин үү? Эсвэл яг ингээд яг яаж гин? Тэн дээрээс ер нь бол амар юм харах хэрэгтэй. Гол нь зарим тохиолдолд зүгээр тохиргооны асуудал байдаг. Хүмүүс нөгөө нэг маш их чат бичсэн байдаг гэхнээ чат ног очоогүй ч юм уу тиймэрхүү юм авих байдаг. Эсвэл ер нь бол миний зүгээр зөвлөх юм нь чатаныг хараад үз. Чата хараад үзэнгүүт ч угаасаа ажиглагдана. Яг юу нь хаана асуудал гараад байгаа гэдэг тэнцэнээс олох боломжтой байдаг шүү. Ер нь бол чат орж ирээд байдаг захиалга болохгүй байгаа бол яг тэр нэг юм чатлах энэ эсвэл нэг юм яаралтай биш ч юм уу. За та зүгээр л баг таныг оюун хүн баг зарахгүй байгаа юм шиг шүү гэж бодож байгаа юм тийм байдаг гэсэн. Тэгэхээр тэн дээр нэлээд суух ажиллах болдог шүү. Яг үнэхээр болдог. За 10 дахь асуулт бол жоохон бас хувь хүний асуулт орж ирсэн байна. Ер нь жоохон ганцаардлын мэдрэмж жоохон ганцаардаад байдаг гэдэг мэдрэмж орж ирж байна. Одоо хань байхгүй. За юу гэж хэлмээр юм гэхээр ер нь бол энэ бизнес юм entrepreneurship гэдэг бол айгүй өөрөө ганцаардмал замналтай. Ер нь бол айгүй хэцүү. Ягаад тэгэхээр бид нар өдөр болгоо ер нь бол яг таны туулаа явж байгаа юм ер нь л ихэнх ойлгохгүй. Яг гэр бүлийнхэн ч юм уу найзууд ч юм ер нь бол ойлгохгүй. Ойлгох ч ер нь алба байхгүй. Тэгэхээр угаасаа тийм байдаг. Тэгэхээр яг өөрийнхөө нөгөө зовлон нийх дандууд гэдэг шиг бизнес хийдэг хүмүүстэй та танилцдаг ч юм уу тиймэрхүү авих болох хэрэгтэй. Мөн бизнесээс өөр цаг хугацаа айгүй чухал гэдэг. Өөр хобби марк юм. Тийм хобби гаргаж өгөхгүй байнга бизнес бодоод хахаар бас жоохон хүндрэлтэй байдаг гэсэн. Миний ажигласаа зүгээр яг таны бизнес одоо амар хэцүү цаг үеийг туулж байгаа бол миний амар дуртай коуч үүдээ тэр нь Team Grover би нэрийн марчинад гараад ирчээ. Kobe Bryant, Michael Jordan хоёрын хувийнх нь коуч байдаг байхгүй. Тэр коучээс амар алдартай өгөөд. Тэр коуч өөрөө Michael Jordan болгосон хүн, Kobe Bryant болгосон хүн байхгүй. Тэр коуч хэлсэн үг нь хэрвээ яг чи амар хэцүү юм яг одоо туулж байгаа бол шинэ өдөр, цоошин өдөр харанхуйд эхэлдэг шүү. Гэрэлтээд биш харанхуйд эхэлдэг шүү. Тэрийг анхаараарай гэдэг байхгүй. Яг тэгэхээр шинэ өдөр чи 12 цаг өнгөрөөд 12 цагт чи харанхуй байгаа шүү дээ. Тэгэхээр би амар хэцүү юм туулж байгаа бол одоо энэс дахиж хэцүү байхгүй. Ягаад тэгэхээр цаг хугацаа явагдсан юм чинь гэгээ орно гэсэн байхгүй. Тэгэхээр entrepreneurship дээр ялангуяа юм хэцүү сангаж эхэлж байгаа бол окей за удахгүй гоё болох гэж байгаа юм байна. Тэгэхээр баг эсрэг баялаж үлээж авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чи ерөөсөд босоод нэг юм жоохон сэтгэлгээний юмуд бол явчихдаг гэсэн үг. За тэгээд 10 асуулт маань энэ хүрээд дуусж जैन ямар ч цаа хэрэгтэй байсан байх гэж найдаж जैन. Тэгээд хамгийн их тань тулгарч байгаа асуултуудын 10 асуултын аль нь байсан бэ? Комментд үлдээгээрэй. Тэгээд та манай Go Page-ийн талаар мэдээлэл авахыг хүсвэл доор байгаа линкээр ороод мэдээлэл авах боломжтой. Надаас ялангуяа мэдээлэл авахыг хүсвэл миний Odcode Go гэдэг Instagram хаяалтаа чат бичээд мэдээлэл авах боломжтой байна шүү. За тэгээд энэ үрдэл хамт үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бүгд амжилт хүсье.